Их хурл аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орны эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас гадаад улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсний нэг нь Монгол Улсын иргэд олноор оршин сууж байгаа улстай нийгмийн хамгааллын хэлцээр байгуулж хоёр улсын иргэдийн нийгмийн хамгааллын харилцан тэгш хэрэгтэй байх, тухайн улсын иргэний нэгэн адилаар тэтгэвэр тэтгэмж авах хууль эрхцэн үндсийг бүрдүүлж ирлээ. Одоогийн байдлаар Оросын холбооны улс, Бүгд найрамдах Солонгос улс, Унгар улс, Бүгд найрамдах Польш улс, Бүгд найрамдах Турк улс, Бүгд найрамдах Чех улс, Бүгд найрамдах Казахстан улстай нийгмийн хамгааллын хэлцээр байгуулж, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох, шимтгэл төлсөн хугацаанд ноогдох тэтгэвэр тогтоолон авах, нийгмийн хамгааллын тогтолцоонд давхар хамрагдахаас өртсөн сэргийлэх, зарим богино хугацааны тэтгэмж авах талаар харилцан тохиролцсон хэлцээрийг хэрэгжүүлж байна. Цаашид Австралийн холбооны улстай хэлцээр шинээр байгуулах, Оросын холбооны улс Бүгд найрамдах Солонгос улстай байгуулсан хэлцээрийг шинжилэхээр ажиллаж байна. Түүнчлэн Бүгд найрамдах Австри улстай 2023 оноос нийгмийн хамгааллын тухай Монгол улс болон Бүгд найрамдах Австри улсын хоорондын хэлцээр байгуулах яриа хэлцээг эхлүүлж, хоёр улсын дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангаснаар хэлцээрд 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо талууд гар үсэг зурсан. Энэхүү хэлцээр нь нийгэм даатгалын хуулиудад зааснаас өөр журмаар тэтгэврийн эрх үүсгэх, олгох харилцааг зохицуулсан тул олон улсын гэрээний тухай 8 дугаар хуулийн 8 дугаар зүйлийн 8-1-ийн 3 зааснаар заавал сойрхон батлах олон улсын гэрээ юм а. Уг хэлцээр хэрэгжснээр иргэд нийгэм даатгалын шимтгэлийг хоёр улсад давхар төлөхөөс чөлөөлөгдөх, хоёр улсад ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн давхцаагүй хугацааг нэгтгэн тооцоолж өндөр насны хөдөлмөрийн чадвар алдсны тэжээгчийн алдсны тэтгэвэр авах эрх үүсгэх, тухайн улсын хууль тогтоомжийн дагуу даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ноогдох тэтгэврийг тогтоолон авах боломж бүрдэж, тухайн хүний ирээдүйн нийгмийн баталгаа нь сайжрах юм а. Хуулийн төсөл нь Монгол Улсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй бөгөөд улсын болон нийгмийн даатгалын сангийн төсөвт нэмэлт хөрөнгийн их усүр шаарддаггүй юм а. Эрхэм гишүүд та бүхнийг хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж өгөхийг хүсье. Баярлалаа.